нэгэн сурах бичгийн тоонууд хүртэл маргалддаг ажээ. Энэ бүхэн нэгийн тооноос л болж тооны дундаас нэгийн тоо ер нь их онгироо гин. Тэр ертөнцийн юм бүхэн нэгээс эхэлнэ. Тэгш сондгой бүх тооны тэргүүлэгч нь би. Хэрвээ би байхгүй бол хэн ч юу ч хэмжиж чадахгүй гэж ярих дуртай гин. Гэтэл нэг удаа нэгийн тоо гурвалжин, гонцгой, хэдэн шугамтай танилцаж гин. Шин танилуудынх нь хэмжээс томоо гихч тэгээр эхэлсэн харагдав. Нэгийн тоо уурлаж энэ тэг яхаараа миний өмнө бичигддэг байна. Тэг гэдэг чинь ямар ч утгагүй хоосон гэсэн үг үстэй. Гэхэд тэг инээмсэглэн тайвнаар би ямар ч утгагүй юунд ч хэрэггүй гэж үү? Гэхэд нэгийн тоо тийм ээ тийм. Чи бол жинхэнэ хоосон зүйл. 10 тэгийг нэмээд үзье. Тэг гарна. Бүр 100-ч нэмье. Бас л тэг гарна эцтэй. Харин 11-ийг нэмье. 10 гарч байна шүү дээ. Химээлээ. Тэг юу ч хэлэлгүй толгой тохин жуумалцав. Тэгээд нэгийн тоог хашраахаар шийдэж номын ертөнцөөс яваад өгчээ. Үүнийг тооныхаа сонсоод бараа бологчтой дагуулan номын ертөнцөөр аяллаа. Зам зураа тэднэр тоо бодулжээ. Гэтэл 9 дээр нэмэх нь 1, тэнцүү 1. 99 дээр нэмэх нь 1, тэнцүү 1. Бүр 399 дээр нэмэх нь 1, тэнцүү 4 гарахад тоонууд буруу гэж амандаа хашгирав. Тооныхаа зөв бодлоо. Ардан зогсох тэгүүд хаачив химэн асуухад нэг л мэднэ онгироо 1 гэж шуугахад 1 сая бурууга мэдэн ичсэндээ нүүр нь улаан зогсов.